Сайн уу? Сайнаа байна. За юу яцхан манайхаа? Сэтгэл санаанууд нь дэжгүй үсттэй. За өнөөдрийн ярилцгуу бичлэгтэй тавтай морил. Тэгээд өнөөдрийн сэдэв маань болохоор та бүгдийн болон миний хамгийн дуртай сэдэв болох өөрийгөө хайрлах тухай. За өөрийгөө ер нь ойр тэр хайрлж гин гэж бодож байна. Тэгээд өөрийгөө хайрлж чадж байгаа гэж бодож гин үү? Яг юун дээр алдаж гин гэж бодож гин. За өөрийгөө яаж хайрлж гин гэд ингээ бас өөртөө бас нэг дор дороо дүгнэлт хийгээд үзье те. За өөрийгөө хайрлах гэдэг бол миний хувьд бүр хамгийн чухал зүйл. Яг би ингээ өөрийгөө хайрлсан үедээ ямар байдгаа мэддэг. Өөрийгөө хайрлаагүй үедээ би бас яадгаа би бас мэддэг учраас яг энэ хүү зүйлийг бол айгүй их судалдаг тийм сэтгэл зүйн хувьд ч гэсэн өөрийгөө яавал би илүү гоё байхыг бол би ингээд мэддэг учраас энэ сэдвийн талаар би бас мөн ярилцах ч гэсэн маш дуртай байдгаа. За тэгэхээр нэг зүйлийг хэлэхэд өнөөдөр хэдүүлээ ингээд ярилцж болно, сонсож болно, урам зориг авч болно. Тэгээд өөрийгөө хайрлах гэдэг маань болохоор сахилга баттай бас ер нь маш холбоотой зүйл гэж би бол боддог. Тэгэхээр зүгээр нэг өдөр нэг өөрийгөө хайрлаа, нэг өдөртэй ингээд өөрийгөө хайрлаад маргааш нь мартах биш. Энэ өөрийгөө хайрлах одоо энэ сурж хөгжиж дэвших яг энэ дараагийн төвшөнд орох гэдэг энэ мотивац маань яг бидний нөгөө дотроос гарч ирж иж хин нэгнээс байнга энийгээ хайх биш те. Ер нь ингээ хүн яг юм процесс үйл ажиллагаанд айгуу дурггүй. Тэгээ шууд ямар нэгэн зүйл томын зүйл рүү орох ч юм уу. Тийм зүйл айгуу дуртай байд юм байна да гэдгийг би бас айгуух ажигласан учраас хэдүүлээ ганцхан өдөр өөрийгөө хайрлаад зогсчихгүй те. Өдөр бүр энийгээ санаж өөртөө тэр цагийг те өөртөө тэр хөрөнгө оруулалтыг хийх ёстой юм шүү гэдгийг би хамгийн түрүүнд сануулахыг хүсэж байна. Одоо гадна тэр зүйл рүүгээ орохын өмнө миний хувьд бол хамгийн түрүүнд ярих зүйл бол сэтгэл зүй. За тэгээ сүүлд ган инж гээд хор тавдар тусаад идэж байгаа те инжээ гээд нэг хөрхөн эмхтэй гэдэгтэй тэгээд би яг сүүлийн үед бас яриануудын сонсонгууд яг миний ингээ бас хүмүүст хэлхийг зорддог яг тэр зүйлсийг ингээд бас ярьж байгаа надад айгүй их таалагдсан. Тэгээд айгүй их баярлсан. Тэгээд юу вэ гэхлээр бид нар өөрийгөө хайрлаагүй улмаас бидний энэ махан бие маань бол өвдөж эхэлдэг. Энэ сэтгэл зүйдээ бид нар ингэж анхаараагүйгээс болоод бид нар тэрийгэ тээсээр агаал ерөөсөө яг энэ зүйл дээрээ бид нар бас ирдэг. За тэгэхээр миний ингээд яг 4-5 жилийн өмнө яг би бүр ингээд сэтгэл гутралын одоо ёроолдоо очсон гэх юм уу. Тэгээд тэр үед яасан бэ гэхлээр би яг ингээд салхишуурах шиг ер нь амьдардаг байсан. За тэрэнд нь юу орж ийн гэхлээр ажил. За би ажил дээр хамгийн бест мундаг нахыг хүссэн, хамгийн мундаг ээж байхыг хүссэн, хамгийн мундаг одоо хамгийн баян нахыг хүссэн, хамгийн лаг нахыг хүссэн те. Ингээ өөрийгөө зүгээр л шахаал яг тэр нэг юм хэсэгхэн хугацаанд өөрийгөө сонсох тэр үйл явц маань бол надад огт байгаагүй. Тэгэхээр тэр бол яг тэрнийхээ хариуд би яг юу авсан юм бэ гэхлээр одоо би та нарт нэг юм зураг харуулъя те. Тэгэхээр энэ зураг дээр хүн ингээ харахад зүгээр. Окей. Бүр ингээд нормал хүн байгаа хгүй те. Нормал сайнаа бүр яг ингээд гэтэл би яг дотроо үнэхээр сэтгэл санааны хувьд бол бүр зүгээр дууссан юмсан. Би бүр яг өөрийгөө үзэн яддаг. Би өөрийгөө лаг байгахгүй байгаа да. Би өөрийгөө бүр ингэж те улам дорд үздэг. Тэгээд тэгэл тухайн үедээ бүх зүйлийг ингэж шахаж хийдэгтэй хийдгээсээ болоод би маань ядраад тэгээ ингээд нойргуудалд ороод ингээд яг одоо бодох нэ зүгээр л миний яг энэ сүүлийн хэдэн жилийн хамгийн юм ёроолдох үе байсан. Тэгээд хүн харахад би зүгээртэй ингээд сайнаа ингээд найз нөхөд хамт олон донд зүгээр ямар ч юм одоо яг л нөгөө хамгийн лагаараа те ингээд хүмүүсийн нүдэнд харагддаг боловч дотроо зүгээр л өгцөн байсан. Ер нь ингээд надад амьдралын утга учир гэдэг зүйл баг ингээд сүултээ байхгүй болоод ингээд яг юуны төлөө би ингээд бүр ингээд салхишуурах шиг ингэсээр хагаад тэрийгэж ойлгохой болцсон. Надад тийм нэг юм үе байдаг байхгүй. Тэгээ ер нь яг энэ үеэс эхлээд
За ер нь болохгүй юм байна. За энэ нь бол биш юм байна сайн аа. За яг юун дээр алдчихв? Хаана ингээд бүдэрчв? Юунаас эхлээд хоёлаа энэ байдалд хүрээд ирвэ гэдгийг би ингээд бүр яг ингээд буцаагаад нөгөө утсаа ингээ эргүүлээд те ингээ олж авсан байхгүй. Тэгэхээр тэр маань юу байсан бэ гэхлээр би өөрийгөө зүгээр л хайцсан байсан. Зүгээр л би бусдын төлөө байсан, бусдад гоё харагдахын төлөө, бусдад лаг харагдахын төлөө зүгээр л би өөрийгөө яг ямар байгаа гэдгээ ерөөсөө би сонсоогүй тэгсэн хэрнээ ингээд өөрийгөө зүтгүүлээлсэн. Яг бүр ингээд түлшин дууссан машиныг би бүр ингээд зууруулаад ингээд яваад байх шиг юм мэдрэмж одоо бодох нэ тэр үед авдаг байсан байгаа байхгүй. Тэгээд за үгүй юм байна. За тэгээд дээрэс нь нэмээд өөрөө хүнд ингэж өөрийгөө илэрхийлж чаддгүй. Ингээд амар лаг ажил төрөл дээр ингээд яваад байгаа хэрнээ яг чин сэтгэлээсээ би яг юу мэдрээд байгаагаа ээж авдаач тэр найз нөхдөөч тэр хэлж чаддгүй. Ингээд дотроо нуугаал буглаал магадгүй тэр үед би яг ингэж цогсож би жоохон ингэж ухарч те окей за яг юу болоод байна гэдгийг би ингээ хараагүйсэн бол магадгүй би ч гэсэн ямар нэгэн өвчнөд те өөрийгөө ингээ зүгээр ингээ төхөд бүр яг бэлэн болцсон байсан байхгүй юу. Одоо бодоход тэгэхээр яг тэр үеэс за би яг ингээ юунаас эхэлсэн бэ гэдгээ өөрийн туршлагаасаа ер нь бол эмчлэг дээр нэлээд ярина. За нэгдүгээрт бол яг би ингээ хүнд гомдох тэгээд үзэн ядалт гэдэг зүйлийг би ингээд өөрөөсөө бүр ингээд холдуулсан. Одоо тухайн үед яагаад гэвэл би дөнгөж ингээд дөнгөж биш. Гэхдээ ер нь ингээд сингл мом болоод ингээд удаагүй байсан. Тэгээ ингээд яад ч би яг тухайн үеийнхээ ингээд амар хэцүү байгаа үед зүйлст би одоо хэсэг бүлэг хүмүүсийг те ингээд маш их ингээд үзэн яддаг байсан. Бүр зүгээр ингээд ярихаас харахаас сонсохоос бүр ингээ үзээ яд. Тэгээ ингээд яг тэрний ингээд эцэст яг юу болоод исэн бэ гэхлээр би л зовоод исэн. Яг үндэ наваг тэнд ингээд хүн үзээ ядж байгааг хинч мэдэхгүй. Зүгээр л тэнд өөрийгөө зовоож ингээд шархлуулж те улам ингээд өвтгөж байгаа хүн хэн байсан бэ гэхлээр би өөрөө байсан бохоггүй. Тэгэхээр ерөөсөө л ингээд за окей гэд би бүр яг нэг ингээд цэг дээр ирснээ би аюулсан санд байна. За одоо зүгээр л болчих. Зүгээр л уучлалчээ. Зүгээр л хүн болгоныг уучлалчээ. Зүгээр уучлаад дараагийн хуудаснаас одоо юу гэдэнтэй дахиад ингээд хүнд зүгээр сайн сайхныг санаал явчих. Одоо яшиг зүгээр болий гэх ингээ ерөөсөө яг тийм байдалд орж исэн. Тэгээд яг тэрнээс хойш ер нь миний амьдрал зүгээр л өөрчлөгдсөн. Яг бүр амар амгаланг мэдэрсэн гэх юм уу? Зүгээр л окей хүн болгоныг байгаагаар нь хүлээж аваад за окей миний амьдрал байсан хүн явсан окей. За миний амьдралд хүн ороод гарлаа окей. За ингээд ерөөсөө л хүн бидний амьдралд гэдэг дөрөв маш олон хүн орж ирээд гардаг те ингээд тэр болгоноос бид нар зүгээр л авах юм аваад суралцах юм аваад тэгээд бусдыг нь хаях зүйлээ зүгээр л хаяа сурчих хэрэгтэй. Зүгээр л энэ сэтгэл санаагаа бид нар дотроос нь харлуулад өөрсдөө зовоохгүй тул зүгээр л сайхан уучлаад окей хүн ер нь ингээд уучлж сурах гэдэг аюу чухал. Хүн юм занаал ингээл яваад тах тусам өөртөө бол аягүй их зовоодаг юм шиг надад одоо аягүй их санагддаг. Одоо бол хэсэг нэг жоохон ингээл хин нэгэнд надад буруу зүйлээ л тал. За окей. Одоо тэг ингээд одоо миний бичлэгүүдэд орч гисэн те ингээл би зүгээр ингээл амьдран явж хат хүмүүс орж ирээл юм бичээл окей. Тэгээ тэр болгонд нь би ингээл хариулаад байхгүй. Гэтэ би шүүмжлэгийг бол окей тэг хүлээж аваад ингээд тэрнээс биш хин нэгэн гартай ингээд орж ирснээр зүгээрэж байгаад ингээд заримд нь би хариуг нь барьдаг, буцаад комент бичдэг. Яагаад гэвэл тэгтээ би тэгэл хайчдаг. Яагаад гэвэл надад тэдэртэй зууралдах юу байхгүй да. Зүгээр л би окей тэр хүн надад потенциалаа харууллаа. Окей би тэрийг заавал дахиж шалгах гал тэгээ дахиж ингээл араас нь ингээд тах надад ямар шаардлага байхгүй. Тэгэл окей. Ингээ ямиг ер нь хайж чаддаг байх нь айгүй чухал юм шиг надад ер нь санагдаад байгаа. Дараагийн нэг зүйл гэвэл гомдлохоо болоод талархаж сурах. За энэ бол бас аюул чухал зүйл. Яг хүн гомдлол өөрийгөө бүр ингээ те одоо хайрлахын эсрэгээр бүр улам үзэн ядаал ингээл чи чадсангүй, чи ингэсэнгүй, чи бүтлэхүү, чи ийм гэд
ингэж өөрөө өөртөө гомдож те бусдад бас гомдож ингээ зүгээр л байгаа байдлаа амьдралынхаа яг энэ байдлаа хэн нэгэнд бухаж санаа амардаг энэ бол ерөөсөө бидэрт хэрэггүй зүйлээ. Тэгэхээр эсэргээрээ яах вэ гэхээр за миний хувьд бол бас ингээ йог, бясалгал гэ ингээ явсныхаа бас хүчинд би аюу гоё ингээ хүндч тэр өөрөө өөртөө ч тэр ингээ бүх зүйл ингээ талархаж ер нь бол аюу сурсан гэх юм уу. Тэгээд өглөө болгон йога хийгээд бясалгаад сууж байхдаа би 3 зүйл талархдаг. Тэр нь юу вэ гэхээр өглөөний нарандаа би талархдаг. Тэгэхээр өглөө болгоныг харах хувь тавилан одоо хувь заяа болол хүн болгонд байхгүй. Одоо магадгүй өнөөдрийн нарыг харахыг хүсэжсэн ч гэсэн харж чадаагүй хүн энэ дэлхий дээр ингээд саяараа байгаа. Тэгэхээр зүгээр л өглөө ингээд гоё ингээд сэрээд те зүгээр амьд байгаадаа ингээ яагаад талархаж болохгүй гэж те хамгийн гоё зүйл штэ. Тэгээд магадгүй надад ингээд бас гунж гутрах үе зөндөө л байна. Гэхдээ би аль болох тэрнээсээ татгалзаад би болж бүтэж байгаа зүйл рүүгээ зүгээр л амьд байгаадаа хүн талархаад ирэхлээр ингээд яагаад ч цаанаасаа нэг юм гоё санагтаад те. За нэрэл магадгүй бид нар ингээд ийм жижигхэн зүйлийг хаяа орхичоод тэр яг хит материалын зүйл рүүгээ айгүй их сэтгэл санаагаа ингэж зориулснаасаа болоод өөртөө аягүй их зовдөг. Тэгэхээр өөртөө хайрлахын тулд за нэгдүгээр өглөөний нарандаа. За хоёрт нь болохоор өөрийгөө тойрон хүрээлж байгаа сайн хүмүүстэй. За тэрэнд нь одоо заавал сайн ч их нэшинтэй. Гэхдээ ингээ гэр бүлтэй, найз нөхдөдөө хамт олондоо за өөрийг чинь тойролж байгаа муу хүмүүс ч гэсэн зүгээр талархал орхичих. Зүгээр л энэ амьдралд ийм сайн муу гэдэг зүйл байж ч бид нар яг өнөөдөр оршиж байгаамаа гэдгийг ингээд хүн зүгээр хүлээн зөвшөөрөөд талархаал окей би энэ хүмүүсээс би сурахын сураад авахын аваад тэгэл надаа бусд нь хамаагүй гэдэг байдлаар те бид нар ингээд талархаж болж байна. За гуравт нь болохоор би юунд талархдаг гэхээр би өөртөө аягүй их талархдаг. Зүгээр л тэг яг ингээ өглөө йога хийгээд бясалгаа сууж байхдаа би яг энэ гурван талархлыг ингээ хэлдэг учраас ингээд тэ за өнөөдрийн нэг 20-30 минутыг өнөөдрөөсөө тэ ингээ өөртөө зориулаад ингээ сууж байгаа сайнаа чам талархлаа. Тэгээ ингээ ер нь өөрийгөө тэгж хайрладаг гэх юм уу. Тэг ингээд өөртөө талархаад нэг гоо өөртөө ингээд хаяа ингээд тэрэлд өгдөө штэ. Нэг гоо ингээд окей ингээд яг үндэ ингээд бид нар өөртөө хайрлаж ээж тэ бусдад хайрлагдана. Бид нар өөртөө ингээд аюу гоё ийм гоё дэм сэтгэл одоо юу гэдэг хамаг байдаг гоё юмад зориулж зарцуулж иж бид нар бол ингээд дотроос аюу гоё өөртөө гоё байлгаж яванда хүмүүст ч гэсэн гоё зүйлийг өгнө. Тэгэхээр өөрийгөө хайрлах энэ том зүйл юу вэ гэхээр зүгээр л гомдлохоо ойлоо жоохон жижигхэн зүйл талархаа сурчих. Тэгээд гоё юм гадаа гараад талхтаа тий ингээ нэг аяг кофе уухтаа өглөөний цайгаа уухтаа хүртэл ингээл хүн нэх гоё тэрэнд ингээ талархаад яага болохгүй гэж тий зүгээр л өглөө ингээл хүүхдээ ч юм уу ээжигээ ч юм уу аавыгаа хин нэг хайртай хүн найз охин залууга нөхөртэй ихнэрээ ингээд зүгээр үнсээд ингээл тэр хүмүүс талархаад ингэнгөө зүгээр л энэ ер нь энэ харилцаануудад ч гэсэн хамгийн чухал зүйл бас энэ талархах гэж боддог. Тэгэхгүй бол хүмүүс хэтэрхий бусдаас их зүйлийг нэгтдэг, их зүйлийг шаарддаг. Гэхдээ хүн ер нь өгч чадах юм бол маш их зүйлийг буцааж авч чаддаг гэдэгт бол би айгүй их итгэдэг. За дараагийн нэг гоё point юу вэ гэхээр талент харах болгондоо өөртөө гоё үг хэл. За сүүлд би жоон хоолоо өвдөөд ханаад өрөөд тэг ингээ гэртээ хэд хонсон байсан юм аа. Тэгээд яг тэр үед ингээ сэтгэл санааны хувьд би ингээ жоохон ийм даун байсан учраас ингээ талент харах болгондоо ч тэр юм ингээ мэдгүй яагаад чи яг тэр үед би ерөөсөө өмнө харж байгаагүй нүүрэн дээрх өвчлөөгээ олж харж байгаа юм. За тэнгүүтлээ үснийхээ өөг олж харж байгаа юм те ингээд би ингээд өөрөөрөө хараад энэ нь муухай болсон биз дээ тэр нь муухай болсон биз дээ ингээд харах болгондоо би ингээд яагаад чи бүр улам дахиад өөрийнхөө юм ууг хараадсан байхгүй. Тэгэхээр яг тэр үед би юуг анзаарсан бэ гэхээр өмнө яагаад би ингэж анзаарж байгаагүй юм бол гэж бодож байхгүй. Тэнгүүд өмнө яагаад гэвэл би ингээд өөрийгөө хайрлаад ингээд гоё self одоо тэ ингээд
өөрөө арчлаад гоё тосмос одоо юу гэдэг би ингээ ус мүсээ ингээ гоё ингээд ирэхлээрээ хүн ингээд өөрийгөө шал өөр нүдээр хард юм байна. Тэгэхээр тийм үедээ яадаг вэ гэхээр би өөрийгөө хараад миний арьс гоё шүү. Миний одоо тэгээ хумс гоё байна. За окей миний юу гоё байна гэд хүн өөрөөрөө ингээд магтах тусам илүү тэр улам ихээр өөрийгөө хайрлаж өөрийгөө ингээд шал өөр нүдээр харах одоо бусдын нүдээр өөрийгөө харах биш те өөрийгөө яаж харах нь бол хамгийн түрүүнд маш чухал юм байна гэдэг. Яг тэгэхэд би дахин ер нь бол дахиад ойлгосон. Тийм учраас хэдүүлээ ер нь өөрийгөө гоё хайрлахын бас нэг гоё зүйл гэвэл өөртөө хамгийн сайхан зүйлийг хэлчихье. Хамгийн сайхан зүйлийг магадгүй өнөөдөр бүтлгүүцсэн ч байж болно шүү дээ. Ингээ магадгүй өнөөдөр даунаж болно. Гэтэ окей энэ бүхэн өнгөрнө, энэ бүхэн болно. Сайнаа тий одоо юу гэдэг би бол өөртөө окей өнөөдөр жоохон хэцүү байж болно. За яг маргааш гоё болно. Тийм өнөөдөр зүгээр сайхан амраад ингэчих. Окей ингээ өөрийгөө жоохон өнөөдөр үлдсэн цаг хугацаанд хайрлаад маргааштай бэлтчих гэдэг юм уу. Ингээд бид нар ингэж өөрийгөө харж өөрийгөө хайрлахын цаг хугацаагаа бас өгөх нь айгүй чухал байдаг. Тэгээ өөрийгөө харах тэр өнцг нь ингээ бодглохоор айгүй чухал агаад. Тэгэхээр эндээс бас өөрийгөө харах болгондоо гоё багтж байгаарай. За дараагийн point юу вэ гэхээр хүн өөртөө хөрөнгө оруулах. За энэ талаар бид нар өмнө ч гэсэн ярьж ирсэн. За тэгэхээр хүн сурч хөгжих тусмаа улам өөрийгөө үн цэнтэйгээр мэдэрдэг. Яг үнэндээ бид нар зүгээр нэг юм утас авахтаа тий маш их мөнгө төлж авдаг штэ. Ер нь бараг мэдгүй хичнээн сар цуглуулж ижтэй ингээд нэг материалын зүйлсийг авдаг. За машин авсан ч бид нар ингээд бүр ингээл үнэхээр их хайрладаг штэ. Бүр хамаг сэтгэл зүрх мөнгө төргөө ингээд зориулсан учраас бид нар ингээд эдгээр материалын зүйлсийг бол хайрлаад байгаамаа. За тэгэнгүүт хүн өөртөө ерөөсөө хөрөнгө оруулахгүй байх юм бол хүн өөрийгөө хайрлах чадахгүй. Тэгэхээр бид нар өөртөө хөрөнгө оруулна гэдэг маань мэдлэг, за гоё аялал одоо юу гэдгийг маш олон өөртөө хөрөнгө оруулах аргууд байна шүү дээ. Ингээ тэгээд одоо миний хувьд гэх юм бол за энд ирснээсээ хойш бол за бичлэг хийж энэндээ айгүй их цаг зарцуулъя. Яг л би энийгээ ингээ хийх тусмаа айгүй их юм судалдаг, бичдэг. Тэгээд ингээд тэр тэгэх тусмаа би хөгждөг. Нэгсэндээ би өөртөө цаг зав бүх зүйлээ ингээд зарцуулж байгаа, хөрөнгө оруулж байгаа учраас магадгүй бас тодорхой хэмжээний мөнгө өргөж гисэн мэт зарцуулж байгаа. Тэнгүүд эннийхээ дараа нь би өөрийгөө улам үн цэнтэйгээр мэдэрдэг. Тэ илүү өөртөө би ингээд үн цэнтэй санагддаг. Яг энэ мэдрэмжийг бол энэ хөгжил гэдэг зүйлээс бол хүн авдаг. Тэгээд зүгээр яжгаад хүмүүс ингээд лаг болохыг хүсдэг. Өөрийгөө хөгжүүлэхгүй байжгаад мундаг байхыг болчихыг хүсдэг байхгүй. За одоо юу гэдэг 7 хоногийн дотор 15 кг турахыг хүсдэг. За маргааш гэхэд одоо дансандаа 100 сая төгрөгтэй болохыг хүсдэг. Окей. Гэхдээ энэ бол бодит зүйл биш. Хүн өөрийгөө хөгжүүлээд өөртөө хөрөнгө оруулаад ингэсэн үед тэр зүйлс бол өөртөө хүрээд ирдэг. Одоо би болохоор өмнө ажиллаж байсан ажил дээрээ тодорхой нэг юм багахан хугацаанд юм сурагч багшийн ажил хийжсэн байхгүй. Тэгээ яхаа мэддэг чаддаг зүйлсээрээ ингээ хүмүүстэй ингээд санаа сэтгэлээ солилцоо тэнгүүд тэр үед би юуг анзаарч ирсэн бэхлээр хүмүүс яг энэ шавартаага зууралдаж тэр явцаас айдаг. Шууд тэр шаврыг даваал нэг тэр цаана байгаа зүйл рүү үсэрч орохыг хүсдэг, авахыг хүсдэг. Тэнгүүд би юуг хэлдэг вэ гэхлээр хүн энэ гоё одоо энэ боломж одоо тэр шавар гэдэг маань бидний уналт, босолт одоо тэр хичээл, зүтгэл одоо юу гэдэнтэй нулимс инээд одоо хүний мэдэрч тэр хөгжих явцад мэдэрч болох энэ бүх зүйлийг бид нар ингэж үзэж, алдаж, онож тэ ингэ сургамжаа авч ингэсний дараа бид нар цаа талд нь гарсан хойно гэхдээ дөрөв тэр хүсэж байгаа зүйл дээр очдог. Хүмүүс болохоор шууд л тэр цаашаа ингэж нэг үсэрч давхыг ингэж хүсээд байдаг. Гэвч тийм зүйл амьдрал дээр ерөөсөө байдаггүй гэдгийг би ч гэсэн амьдралаараа мэдэрч ирсэн. Ингээд өмнө ч гэсэн би магадгүй тэр өөрийгөө зовоосон одоо тэр жилүүдэд яаж исэн гэхээр амар лаг амьдралыг хүсэл те. Одоо юу гэдэг шууд л нэг юм лаг юм руу орох гол
тэрийг хүлээгээл ингээл яг энэ мэдрэмж ингээ хүнийг яг үндэ алдаг. Тэрний оронд би яаж би хүлээн зөвшөөрчихсөн бэ гэхээр окей. За би өөрөө сурч хөгжөөд ингэснийхээ хойно эдгээр зүйлс над дээр ингээд өөртөө хүрээд ирэх юм байна гэдгийг ойлгосон хойно болохоор ингээд одоо би яг магадгүй тэр амьдралаараа одоо амьдардаг. Яг миний тухайн үед ингээд нэг хүршгүй юм шиг ингээд санагдчихсан зүйлс одоо миний үед нэг тийм амар хэцүү зүйл ш зүгээр easy. Яагаад гэвэл би тухайн үед би ингээд өөрөө өөртөө хөрөнгө оруулахгүй өөрийгөө дарж нухчаад байсан учраас тэр зүйл надад маш хэцүү, маш хол ийм айгүй юм боломжгүй юм санагддаг. Одоо л надад үнэхээр яг үндэ хүн хичээвэл болцдог. Окей, жоохон болохгүй ингээд унал тосол байна. Гэтэ би маргааш ч юм уу нөгөөдөр энэ зүйлийг би даваад гарчна гэдэг ийм сэтгэл зүй, ийм ухаанаар хандахгүй бол бид нар яг үндэ юм. Тэгээ ер нь би бас нэг юм анзаарсан хүн нөгөө түрүү хэлсэн шиг процесс хүн үнэхээр дургүй байт юм байна. Яг ингээд инк тэг гэд ингээд хилээд өгсөн одоо бичлэгчүүд юм уу те. Тийм зүйлийг хүмүүс ерөөсөө нэг сонирхдаггүй юм л. Тэгээд ингээд чи ингэн чадна гэх ийм урам зоригоор ингээд бүх зүйлд ингэж хандаж явна гэдэг бол нэг тийм зөв сонголт бол биш. Магадгүй та өнөөдөр урам зориг авчсан үедээ аваад хийж байгаа зүйлийг маргааш та урам зориггүй үедээ хийж чадчих юм бол энэ бол сахилга бат, энэ бол хөгжил гэсэн үг байхгүй. Тэрнээс биш урам зориг байхгүй гэл ингээл одоо юу гэдэг миний за тэгж жагаад хин гэд юмыг ингэж нэг юм хэцүү болгож хийхийг бид нар ингээд аягүй хүсээд байт юм уу? Одоо өнөөдөр ч гэсэн жишээлбэл Ирландд хамгийн ойрын жишээ гэвэл те одоо аягүй бүрхэг өдөр байгаа хгүй. Тэгээ би яг өдрийнхөө энэ юуг ингээд те ингээд төлөвийг даах юм бол би ингээд бичлэгээ суухгүй. Гэхдээ окей за энэ нэг юм залхуурлын энийгээ би ингээд давчвал би ингээд те энийгээ дуусгаад би амар кайфтай байна гэдгээ би мэдж байгаа учраас ингээд ер нь бол яг энд ингээд сууж гин. Тэгээ би одоо бол яг гоё ингээд өөрөө өөртөө нэг урам зоригоо ингээ олцсон те яг тэрүүгээрээ ингээ би юмаа хийж чинь ер нь яг ийм менталити яг ийм сэтгэлгээг ингээ хүн өөрөө өөртөө суулгах нь бол маш чухал. Тэгэхээр ер нь бол хүн болгон алдтай хүн болгон ундаг одоо яад энэ те ингээ бүх зүйлийг бид нар бүгд л туулж байгаа ингээ та анзаараа ингээл ерөөсөө ингээ бүтлгүүтээ яваад байгаа юм биш. Гэтэ би ч гэсэн ингээ үнээр сайхан бүтлгүүтлийн хатан хаан гэж өөрийгөө нэрлэх дуртай. Гэхдээ би тэр болгоноос би сурах зүйлээ авдаг. Би одоо магадгүй би тэр зүйл дээр унсан учраас би одоо тэр зүйл дээрээ би амар хүчтэй чаддаг. Тэг юм лаг байж чаддаг гэдэг юм ингэж эсрэгтлийн зүйлийг харж бид нар аягүй их гоё юм хийж өөрийгөө ер нь ингэж сургаж хөгжүүлж энэ цаг завыг бид нар өөрсдөө зарцуулахаас өөр аргагүй. Тэгээд энийг дагаад дараагийн point нь юу вэ гэхээр гоё хоббитэй бол хоббигүй хүн гэхэлэр бас аюу сонирн би бол гайхаад идэв яг юу хийж тэгээд ингээд энэ тархийг ингэж амраагаад байгаа юм бэ амьдралаасаа жоохон зэ аваад байгаа юм бэ те ингээд байнга амьдрал бодож ажил бодож ингэж явна гэдэг хүн цаанаасаа л ядраал ирдэг хүссэн хүсээгүй тийм учраас гоё дуртай зүйлээ хөгжүүлээ гэж бодож байгаа зүйлээ бодоол яваад байгаа зүйлээ те ингээд ямар нэгэн зүйл болгоо тэгжиж ингээд хүн нэг юм тарих шал өөрөөр ажилдаг юм шиг надад санагддаг. За миний хувьд одоо ингээд бичлэг хийгээд сууж байгаа нь миний хобби. За ингээд эдит хийгээд ингээд яг энэ зүйлдээ би ингээд төвлөрөөд эдитээ хийгээд ингээд сууж байхдаа би яг 100% яг тийшэл төвлөрдөг. Тэгэхээр надад нөгөө бусад одоо амьдралын ямар нэгэн те ингээд шийдэх ёстой асуудлуудаасаа би төрхөн зур холдоод буцаад орж тэр амьдралынхаа юу руугаа асуудлууд руугаа би харахтаа шал өрнүүдээр харж чаддаг. Тэгэхээр хүн яг ийм хобби дуртай зүйлээрээ өөрөө өөртөө хөрөнгө оруулснараа яг тийм зүйлийг бас аягүй сайн олж авч чаддаг гэж би яг ингээд дахин мэдэрч байгаа. Тэгээд одоо надад шинэ хобби гэхлээр би юм нэхэд сурыг гэж бодож байгаа. Оролт малгай нэхэд өмнө би бас зөндөө ингэж нэгдэг уг нь бэйсэн гэхдээ ер нь тэгээ хайцсан. Тэгээд одоо болохоор ингээд бас яг юм гоё оюун санаа яваа төвлөрүүлт юм санагдаад буцаад тэр хобби руу орё гэж бодож байгаа байхгүй. Тэгээд за өөр ямар хобби гэж болж чинь. За миний хувьд гэх юм бол йог гэдэг хоббиг би аягүй сайн хөгжүүлж тэгээд тэрнээсээ би үнэхээр ингээд судлах тусмаа кайф авдаг учраас надад ингээд
бүр юм дахин тэрийг ингээд судлаад харах тэр ингэж хүч үүсдэг гэх юм уу? Арай илүү амьдралын идэвхтэй болдог. Одоо за өөр сэтгэл зүйн ямар нэгэн зүйлсийг би уншах, судлах, тэ хүний бие талаар ингэж бас ингэ судлах айгүй хоббитэй. Тэгээ бас ингээд хоббитэй байгаа хүмүүс гой хамт олонтой хүрээлэлтэй болж чаддаг гэж би бол боддог. Хэрвээ та жоохон ганцаардаад ч юм уу те ингээд бас жоохон ингээд байгаа бол магадгүй гой шинэ хобби бий болгох цаг ирсэн байж магадгүй. Гой шинэ хүмүүстэй танилцах те. Одоо жишээлбэл миний йогийн хамт олон гэх юм бол маш гоё хамт олон байдаг. Бид нар яг уулзаад ажлаас гадуурх те гэр бүлээс гадуурх нөгөө гоё юмаа ингэж хоорондоо ярьж бид нар ингэж бүр ингээд тэрнээсээ эрчийг ингээд те эрчмийг аваад ингээд бид нар аягүй гоё байж чаддаг. Тийм учраас хэрвээ та өөрийнхөө хоббиг олж чадаагүй эсвэл таньж чадаагүй өдр явж байгаа бол ер нь дахиад зүгээр тушаал үз. Тэгээл хүн яг тушаад үзэх яг тэр хоорондоо л ерөөсөө яг өөрийнхөө хамгийн гоё дуртай зүйлийг олж авч тэрнээсээ тэрүүгээрээ ингэж өөрийгөө усалж явж одоо чаддаг. За яг энд зогсоод би өнөөдрийн бичлэгтээ маань хамтарч ажиллаж байгаа Ирландын англи хэлний Eli сургуулийг та нартай дахин танилцуулж байна. Тэгэхээр одоо миний бичлэгийг дагж байгаа үзэж байгаа хүмүүс мэдэх бах. Би Ирландын Даблин хотын Eli гэдэг ер нь бол энэ сургуульд суралцж байгаа. Тэгээд яг Монголд байхаасаа ахуулаад би ер нь яг хамгийн чанартай сургуульд нь л ерөөсөө явъя. Яг ингэж өөртөө жоохон хөрөнгө оруулах гэсэн үүднээс хандсан учраас би хамгийн сайн сургуулийг өөрөө хайж агаад ер нь бол олсон. Тэгээд одоо бол надтай ингээ хамтраад ажиллаж байгаад нь бол би маш их баярлж байгаа. Тэгэхээр нэг дуулах гоё мэдээ байна. Тэгэхээр он дуустал Eli сургууль маань нийт 800 евро буюу 3 сая төгрөгийн хямдралыг зарласан байгаа. Тэгэхээр та оны өмнө бүртгэлээ баталгаажуулаад энэхүү хямдралыг бол эдлэх боломжтой байгаа. Тэгэхээр дараагийн төвшөнд амьдралаа аваачиж тэ өөртөө гой хөрөнгө оруулах гэж бодож байгаа хүмүүстэй тэ англи хэлийг сурыг ер нь өөрийгөө дараагийн төвшөнд аваачаа гэж бодож байгаа хүмүүстэй бол хамгийн гой боломж гэж би бол харж байгаа. Тэгэхээр би өөрөө яг ингээд сураад явж байгаа учраас ер нь багш нарын чанар сургуулийн одоо орчин гэдэг ер нь бүх зүйл дээр би маш сэтгэл хангалуун байгаа учраас та бүхэндээ санал болгож байгаа шүү. Тэгэхээр та бүхэн хэрвээ илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж байгаа бол энэхүү QR кодыг уншуулад тэгээд өөрийнхөө мэдээлэл оруулаад дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой байгаа шүү. Тэгээд мөн холбогдох хаяг утасны дугаарыг би доор description хэсэгтээ болол үлдээчихье. Тэгэхээр өнөөдрийн бичлэгтээ маань хамтарч ажиллаж байгаа Eli сургуулийнхандаа маш их баярлалаа. За дараагийн ярих зүйлс юу вэ гэхлээр өдөр тутмын амьдралын хэв маяг. За өдөр тутмын амьдралын хэв маяг гэдэгт нь бол за миний харж байгаагаар бол тасгал хөдөлгөөн, нойр, хоол гэдтэй. За тэгээд хүмүүсийн тэр харилцаж байгаа харилцааны хүрээлэл гэх мэтлэнтэй өдөр тутамдаа та ямар хүмүүстэй харилцсан яг тэр хүрээллийнхаа тэр эрчимд ер нь бол яваад явнаа гэсэн үг. Тэгээд харилцаа гэдэг зүйлтэй нэг юм хэлэхэд хүн ямар нэг үед ингээ ямар нэгэн харамсах зүйлгүйгээр ингэж насыг ингэж өнгөрөөж ийн вэ гэсэн тийм айгүй урт судалгаа байдаг гэдэг. Тэр судалгааны талаар би 2 газар сонсч байсан гэсэн чинь хүн ийм харилцаанд байгаа тэг ингээд амьд харилцаанд байж чадж байгаа тийм хүмүүс ер нь амьдралынхаа туршмаар сэтгэл хангалуун байд юм байна гэсэн тийм судалгаа байдаг. Тэгэхээр ийм хичнээн ганцаараа байх дуртай хүн хүртэл ер нь ийм харилцаа гэдэг зүйлийг жоохон эрхэмлэж ингэж тодорхой хэмжээнд ийм харилцаанд орж иж тэр нь ингээд биднэрт нийгэм дээр орших, нийгэм дээр аз жаргалтай байх, холбогдох бас тийм нэг төрлийн нэг юм кайфыг өгдөг байгаад. За тэгээд дараагийн зүйл нь тасгал хөдөлгөөн. За миний хувьд бол тасгал хөдөлгөөн гэхлээр би йог хийх дуртай, алхах дуртай. Тэгээд яг энэ хоёр зүйлийг би ингээ өдөр болгон хийсэн ч би уйдахгүй. Тэр болгоноосоо ингээд алхам болгоноосоо юу гэдэг те ингээ хөдөлгөөн болгоноосоо гоё кайфыг мэдэрч чаддаг болтлоо ингэж би тэрүүгээрээ энэ зүйлээр бол би өөрийгөө хайрлах айгуу дуртай. Тэгэхээр йогийн хувьд гэвэл заавал миний хувьд нэг тийм цаг маг ч юм уу удаан хийх ямар шаардлага байдаггүй. Би өглөө сайхан 20 минут гоё дасгалаа хийгээл айгуу гоё болчдаг. Тэгэл ер нь энэ хүн биеэ унтаас ирсний дараа ч юм уу ямар нэгэн байдлаар бид нар Монголын одоо стресстэй нийгмийн байдлыг ингээд бүгд мэдж байгаа. Бид нар энэ стресст ингээд бухимаа хумиж ингэж бүх
бүх юмаа ингэж чангалж ингэж явсаар агаад яг үндэ маш их сэтгэл санаагаар ядардаг. Тэгэхээр яг бид нар зөрүүлээд гой өөрийгөө тасгал хөдөлгөөнөөр хайрлаад, тасгал хөдөлгөөнөөр нь гой биеийг эмчлээд тэ ингээ явах нь бол бидний энэ нийгэм дээрээ оршиж байгаа бас юм өөрөө өөртөө бэлэг барьж байгаа айгүй том бэлэг байгаа шүү. За дараагийн зүйл нойр. За нойрны талаар би тусдаас бичлэг хийжсэн нойр гудал гээд тэгээд ер нь маш олон хүн нойр гудалтай байд юм бэлээ. Тэгэхээр ер нь та гэхдээ нойрны асуудалд бол хэрэгшлээ юу ч гэсэн үцхийг бодоорой. Тэгээд би ч гэсэн өөрөө нойрны маш хүнд архаг асуудалтай байсан. Би яг бүр хэдэн сар унтаагүй байж байгаа. Би бүр сүүлдээ галзуурхаа шахаад тэгээд яг нөгөө түрүүний ярьжсэн хэцүү гэдээс үедээ би үнэхээр яагаад бас тэгтлээ хэцүү болтлоо явсан бэ гэхээр би нойроо ерөөсөн менежмент хийж чаддгүй байсан. Тэгэхээр нойр гэдэг бол одоо хамгийн чухал зүйлтэй хүний амьдрал. Би нөгөө Netflix-ийн Starting 5 гэдэг нөгөө ийм сагсчдын NBA тоглогчдын тухай ийм кино үзсэн байхгүй. Тэгсэн чинь тэрэн дээр LeBron James хэлж байгаа байхгүй. Ингээд би маш их мөнгийг ингээ биенийхээ одоо эрүүл мэндэд зарцуулдаг те одоо баг 1.5 сая доллар гэж ярьдаг шүү дээ жил болгон. Тэгэнгүүт гэхдээ миний хамгийн дуртай үнэгүй зүйл бол миний нойр гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт эхнэр нь ч гэсэн их хөөрхөн ингээ ярьж байгаа. Би ингээд LeBron-ыг баг унтахтантай баг ингээд окей баг тэр цагт нь бид нар ингээ гэр бүлээрээ ингээд бүр одоо нийтээрээ ингээд нэг ёсондоо ингээд тэр хүний нойронд ингээд анхаарч ингэж тэр хүн ийм нойроороо лаг одоо тэр гоё энерги авч иж энэ мундаг ийм хэмжээний тамирчин болоо явж гинэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр нойр бүр тийм чухал агаад. Тэгэхээр хэдүүлээ нойрон дээрээ маш сайн анхаарах хэрэгтэй. Өдөртөө 7-аас 8 цагаараа бид нар өөрөөсөө анхаарч бэлэг барьж. За тэгэл яг нойр гудлын талаар гэхэлэр маш олон зүйл ярина. Тэгээд ямар ч үсэн нойрыг ингэж тогтмол зөв байлгах нь бол маш чухал. Тэгэхээр одоо миний нөгөө бичлэгийг бас үзээд тэндээс бас айгүй их мэдээлэл олж авах байх гэж найдаж байна. За дараагийнх нь болохоор би өөрийгөө гоё хоолоор хайрлах айгүй дуртай. Тэгэхээр гадуугаар яхаа гоё хоолно. Тэгээд гэхдээ одоо намайг мэддэг одоо маа найз нөхөд одоо бүгд мэднэ ингээ ер нь гэрээсээ хоолоо хийх энэ дадал ер нь бараг 2-3 жил болж байгаа гэх юм уу. Ер нь аль болох гэртээ хоол хийх, эрүүл зөв хоол хийх. За тэгээд за яхаа ингээл мэдээж орон гарan байгаа шүү дээ. Тэгэл хаяа үнэхээр пицца идэх санагдал би пиццагаа идчихдэг. Гэхдээ тэрийг ядаж өдрийн цагаар идчихдэг байх жишээний ч юм уу те. Гэхдээ байнга төгс байна гэж бол байхгүй. Зүгээр л миний ингээд гол баримталдаг зарчим юу вэ гэхлээр би ямарсан идж байгаа хоолоо би мэддэг байх хэвээр. Тэгэхээр би өөрөө гэртээ хоолоо хийсээр байгаа одоо ч гэсэн ер нь гэхдээ хоол их айгүй хоббитэй. Тэгээд энэ маань бас л миний нөгөө нэг хобби болоод энэ хоббигоороо би ингээ өөрийгөө хайрлаад бас гэр бүлээч гэсэнтэй ингээд гоё хоолоор эрүүл хоолоор ингэж дайлж ингэж байгаа нь бол миний хувьд өөрийгөө болон эргэн тойрноо хайрлаж байгаа бас нэг юм хэлбэр юм болов. Тэгэхээр та юу иднэ үү? Ер нь яг тэр чинь л ерөөсөө тэ одоо таны байгаа байдлыг бас илтгэх нь мөн хүн одоо сүүлд ингээл эрүүл хоол одоо эрүүл амьдрал алкоголгүй эрүүл мэнд гээл одоо бүгд орж штэ тэ ингээд ер нь өчтөрхөн би нөө Том Холланд Spider-Man тэ ингээд нэг бичлэгийг үзээ явжсэн чинь алкоголгүй биер пив гаргаж байгаа гэд тэгээд яг тэрийг ингээ харангууд бас л амар гоё санагдаж байгаа хгүй. Тэгээд сүүлийн 1 жил Том Холланд ингээ алкогол ерөөсөө хэрэглээгүй. Тэгээд сүүлдээ тэрийг бизнес болгоод ингээ бүр үнэхээр супер аст. Тэнгүүд яг энэ амьдралын хэв маягаараа эдгээр зүйлсийг ингэж бид нар мөрдөж энүүгээрээ өөрсдөө хайрлах нь бол айгүй чухал. Яагаад гэвэл энэ бусдаас ирэх биш. Ингээ яг өөрийнхөө хийж чадах эдгээр зүйлсээ хийчих юм бол тэгтээ дөрөв хүн одоо юу гэдэг миний хувьд одоо жишээлбэл би бүр энийгээ бүр өөрийн гэсэн юм рутин болгоод яг энийгээ л хийхгүй болно гэд нэг сонин өөрийгөө алдах гээд байгаа юм шиг те яг ингээ өөрийгөө алдах гээд байгаа эмороод байгаас хэцүү байгаа тэр зүйлсээ би эдгээр зүйлсээрээ ингэж зөрүүлж давж ингээ хийж иж те сэтгэл санаагаа өргөдөг учраас өөрийн гэсэн ийм өдөр тутмын амьдралын хэв маягийн дадлаа олох нь бол хамгийн бас чухал point байгаа шүү. За дараагийн point нь юу вэ гэхлээр
өөрийгөө гаднаас нь арчлах. За энэ зүйл дээр болохоор би Японы жишээнд айгуу дуртай байхгүй. Тэгээ ер нь Япончууд яадаг вэ гэхээр яаж ч хоцорч яаж ч ажиллаж исэн те одоо юу гэдэг яаж ч орой бусан өөрийгөө ингээд өглөө алхан хөрхөн одоо юу гэдэг эмгтээчүүд нь жоохон арчилгаа хийгээд үсээ гоё янзлаад ингээ явдаг. Одоо юу гэдэг гуцлан дээрээс гэсэн гоё цэвэрхэн байх хэрэгтэй гэдэг нэг тийм юг маа найз хэлчихсэн аахгүй. Тэгээд яаж ч гэсэн эдгээр хүмүүс ингээд хамгийн түрүүнд өөртөөгөө ингээд яагаад гэвэл энэ маань та өөрийгөө яаж хүндэлж өөрийгөө хайрлаж байгааг бусдад харуулж байгаа нэг хэлбэр гэж би бол ойлгодог. Тэгэхээр миний жишээ гэх юм бол би гоё за хамгийн түрүүнд гэвэл би гоё хумсанд дуртай, гоё хумстай явах дуртай. Өнөөдөр яг будаагүй байна. Гэхдээ ингээд өчигдөрхөн ингээд хумс маань ер нь ингээд буруу нэг л онцгой ургаад байгаа санаад бүгднийг аваад гоё ингээд арчлаад энэ зүгээр тижэл түрхсэн ингээд байж байгаа нь энэ. Тэгээд яг ингээд иймэрхүү жижиг зүйлсээ би ингээд хийснийхаа дараа ингээд өөртөө бүр ингээд айгүй гоё кайфыг мэдэрдэг. Тэгээ ингээд дахиад бүр илүү ингээд хайрламар ингээд санагдаад иддэг байхгүй. Тэгээд за арьс арчилгаа мэдээж би хийх дуртай. За тэгээд үсэндээ ч гэсэн те ингээд гоё усанд ороод гоё маск тавиад гэх мэтлээ ингээд эмгтээчүүд бидний ингээд өөрсдөө хайрлах эдгээр нь ерөөсөө дуусахгүй шүү дээ. Тэгээд гэх мэтлэн одоо нэгсэнд өөртөө аягүй сайн арчаатай байх гэдэг бол одоо таныг бусдад харуулах болон одоо та өөрийгөө яаж хүндэлж байгаа талаар хүндэлж байгааг илтгэж байгаа тийм зүйл гэж ер нь бол ойлгож болно. Тэгэхээр миний уриалгах зүйл гэвэл зүгээр гоё одоо байх заавалчгүй хүн завгүй байсан ч гэсэн нэг юм 10 минутын өмнө сэрээд нэг ядаж өөртөө нэг юм айтаахан одоо юу гэдэг те одоо заавал гоё байх, ганган байх биш. Энэ бол зүгээр л цэвэрч байх, одоо тэ арчилгаатай байх талаар л ярьж байгаа. Тэгээд угаасаа ч нөгөө хүмүүсийн хүлээж авч байгаа байдлыг та нар хэрвээ анзаарах юм бол яг л тийм байдаг шүү дээ. Ингээл хүн жоохон сонин одоо өөртөө бид нар өөрсдөө ч жишээ авах тийм байдагтай. Ингээд жоохон өөртөө арчилгаагүй ингээд явж байгаа хүнийг бид нар өөрөөрөхгүй л хараад энэ хүн өөртөө жоохон хайргүй хүн байна да, жоохон арчилгаагүй тэ өөртөө нэг тийм юу хүн байна да гэж бид нар өөрийн ирэхгүй тийм дүгнэлт гаргадаг. Тэгэхээр бид нар өөрөө өөрсдөө тэгж гоё юм дуртай зүйлсээрээ одоо гадна талаас нь заавал эд хөрөнгө материалын зүйлээр биш зүгээр л өгч чадах тэр арчилгаагаа болол одоо өгч явах ёстой гэж би бол боддгоо. За тэгээ энэ дээр мэдээж ээжүүдийн хувьд ч тэр одоо тэгээ юу гэдэг миний хувьд ч гэсэн би маш завгүй байхдаа ч гэсэн ер нь бараг энэ өөрийгөө арчлах энэ цаг завыг би яаж иж байгаа гаргадаг. Одоо жишээлбэл нэг сайхан фанта усанд гівтээд те яг ингээд сүүлдээ ингээд манай хүүхдүүд бараг тэрийг мэддэг болсон. Тэ ээж ингээд гой нөгөө нэг те ми таймаа ингээд юу хэрэгжүүлж гин гэдэг ингээд юм сүүл ингээд гэр бүлийнхэн хүртэл ингээд гой тийм юуг өгдөг. Дадлыг өгдөг. Магадгүй та өөртөө тийм цаг завыг гаргаж чадахгүй байгаадаа жаахан бухимдаад байдаг юм болов гэж бас хаяа бодож ирсэн үү. Би бол яг тэгдэг байхгүй ингээл нэг жоохон нэг тийм өөртөө тухгүй мэдрэмж мэдэрчхээр тэрнээсээ болоод ингээд нэг өөрөөрөө ингээд стресстүүлээд байдаг. Тэгэхээр яг энэ жижиг сажиг энэ арчилгаа эдгээр зүйлсээрээ өөрийгөө гоё ойлгоцсон тий нүүхэндээ гоё нэг юм хөрхөн өөртөө сэтгэл хангалуун байх нь бол өөрийгөө хайрлах нэг жишээ байгаа. За хамгийн сүүлийн миний ярих point юу вэ гэхлээр бясалгал. За бясалгал гэдэг зүйлийг бас хэд хүн дээр бас битгий хүлээж аваарай заяа. Тэгэхээр миний хувьд яадаг вэ гэхлээр өглөө болгонд 5-аас 10 минут л бясалгадаг. За нэг хаяа 15. Гэхдээ энэ 5-10 минут надад бүр үнэхээр яг ингээд миний амьдралыг өөрчилж чадчихсан. Яг миний нөгөө хэцүү байх үедтэй ингээ өөрийгөө хайрладгүй сонсдгүй яг тэр үед яг энэ өөртөө зориулж энэ нэг юм бодлыг өгөх одоо юу гэдэг те ингээд нэг жоохон зэгцлэх тэр боломжийг маань энэ бясалгал өгдөг байсан. Тэгээ эхлээд үнэхээр бясалгал тэгэхээр би ч гэсэн айгүй тийм хүндрүүлж оддог гэсэн ингээл нэг заавалчгүй хитэн цагаар нэг юм чимээгүй газар ой модон суугаалтай ингээл яг үндэ би өглөө тасгалаа хийчихэд дараа нь хүүхдүүдээс ирэхийн өмнө нэг 5 минут 10 минут тэгээд гоё янз амьсгалын тасгалууд хийгээд эдгээр зүйлс маань яг ингээд бүтнээр нь ингээл 25-аас 30 минут л болдог байгаа. Ингээ хүн яг ингээ өөртөө цаг зарцуулыг өөрийгөө хайрлах гэвэл
цаг хугацаан дээр ерөөсөө битгий төвлөр. Энэ бол 5 минут байсан ч 1 минут байсан ч ерөөсөө л таны өөртөө өгч байгаа тэр гоё бэлэг баггүй. Тэгэхээр бясалгалыг бол би хүн болгоны хийж үзээсэй гэж би боддог. Тэгээд яг ингээ аюу сонин яг бясалгалаад ингээ яг чимээгүй ингээд ирж байгаа үед миний амьдралд яг тэр санаанд хамгийн миний амьдралыг өөрчилсөн гой шийдвэрүүд бас орж ирж исэн түүх байдаг байхгүй. Тэгэхээр хүн энэ бодлоо ингээд зэгцлээд орхичих үед яг тэр нөгөө гой бодол, шин санаа гэтэр маань ингээ өөртөө ингээд яг ингээд хөөл ороод ирдэг. Бас нэг тийм аюу сонин зүйлс байдаг. Тэгэхээр хэдүүлээ бясалгаж бас сурах бол маш гоё. Одоо энийг бол би ингээд найз нөхөд бүх ингээ хүмүүст хэлэх дуртай. Тэгээд заавал бясалгал гээл ингээл нэг юм хүндрүүлж бодлохгүйгээр YouTube дээр бид нар оронгууд л те ингээд бүр ингээд хэдэн мянгаараа гарч ирж байгаа. Тэгэхээр бясалгах цаг байдгүй. Одоо юу гэдэг те бид нар өөрсдөө ямар шалтгаан өгдөг гэлээ те. Ингээл одоо гэр маань асар чимээтэй. Одоо юу гэдэг ингээл зав байдгүй гэх мэтлэн яг үндэ эдэр бол зүгээр шалтгаан. Яг үндэ та зүгээр өөртөө шалтгаан гаргаж ирчэл тэрийгэ тойрол ингээ сайхан яваад байгаа л нэг тийм юм бол байгаа шүү. Бясалгал гэж ярьсных амьсгалын дасгал ер нь бид нар хийгээд сурчхад их зүгээр санагддаг. Яа тэгэхээр бид нар ингээл амьдралынхаа ритм энэ бүх зүйлд ингэж catch up хийх гэж те ингэж хөл нийлүүлж алхах гэж маш их ингэж дэгэж ингэж дэрвэж ингэж явдаг нэг тийм юунууд бас зөндөө байдаг байхгүй. Тэгэхээр энийг нэг ингэж тэгсээр агаад хүний амьсгал юм маш богино болчдөг. Энүүхөө эндээ ингээд бид нар амьсгалаад байдаг. Яг үндэ сайхан ууж амьсгалаад гаргаад те ингээд энд амьсгалын тасгалуудыг ингээ хийснээр бол хүн яг энэ амьдрал дээр бол маш тайван болж чаддаг. Тэгэхээр хэрвээ та нэг юм бачим, нэг юм хэцүү те нэг юм яарсан, сандарсан эдэр гэдэг бол ер нь бясалгал, йог за миний хэлж чадах те одоо зүйлс бол эдгээр зүйлс байна. Хамгийн энгийн. Тэгээ би яагаад ер нь йогд дуртай вэ гэхэлэр надад айгүй амар санагддаг баггүй. Бас ингээд зөвхөн миний нэг гудс байхад л ер нь болчдөг. Заавал одоо яхав жимд хичээллэх бас би өмнө жимд хичээлдэг байсан. Гэхдээ яг ингээ йогоор хичээллэхээр надад ингээд яагаад ч айгүй минимал нэг юм амьдралын хэм маягт миний нэг амьдралын хэм маягт айгүй сайн тохироод байдаг болохоор би бол йога бас хийх надад айгүй амарч санагддаг тийм баа. За ингээд өнөөдрийн бичлэг маань энд хүрээд өндөрлж байна. Тэгэхээр тань таалагдсан гэдэгт би найдаж байна. Тэгээд хэн нэгэнд таны мэд хэн нэгэнд энэ бичлэг жоохон ч гэсэн урам зориг өгнө гэж бодож байгаа бол бусдаа шеэрлээрээ тэгээд лайк, subscribe дарж намайг дэмжээрэй. Тэгээд ер нь сэтгэл зүй болон өөрийгөө хайрлах гэх мэтлэн энэхүү сэдвүүд маань бол маш том өргөн цар үрээтэй санагддаг надад. Тэгээд юуны талаар дараа нь ярилцмаар байна, яриулмаар байна. Тэрийгээ бас комментээр над руу бичээрэй. Миний Instagram руу дагаж бас бичээрэй. Тэгэхээр эдгээр та бүгдийн саналууд бол надад аюух гоё мотивац өгдөг. Тэгээ шин санаанууд бас өгдөг учраас энэ тал дээр намайг бас аюу гоё дэмжиж өгөөрэй гэж хүсэж байна. Тэгэхээр өнөөдөр надтай хамт байсан те өөрийгөө хайрлах талаар ярилцаж одоо өөрийгөө хайрлаж байгаа те гоё зүйл ярихыг маань сонсож өөрийгөө хайрлаж байгаа та нартай маш их баярлалаа. Тэгээ дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.